За юу цаандаа бид ресторан хэрвээ та энэ бичлэгийг үзэж байгаа бол арилжаагаа хийх гэсэн ч гэсэн багахан асуудалтай яг хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа бах. Гэхдээ та хамгийн гол нь шантарлаггүй суралцаж өөрийн хүссэн эерэг үр дүнгээ гаргах хүсэлтэй байгаа бол энэ бичлэгийг дуустал үзээрэй. Энэ бичлэгээр Nomad Traders Community Club танд юу санал болгож чадах талаар багахан дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. За хэрвээ та бидний өгсөн линкэн дээр дараад орох юм бол Nomad Traders School дээрх community club манд гадна талаас бол нэг иймэрхүү байдалтай харагдаж байгаа. За энэ зургууд дээр бол нэг товчхон мэдээлэлүүдийг оруулсан байгаа. Бид яг Nomad Traders гэж хийн юм тийм ээ. За тэгээд цаашлаад бид дотроо яг юу хийдэг гэв. За яг энэ Nomad Traders Club гэдэг маань өөрөө ямар үүсэл гаралтай энэ дурын цаас гэж хийн ямар хаана юу хийжсэн ямар туршлагатай юм гэдэг товч мэдээлэлүүд энэ чи байж байгаа. За тэгээд үргэлжлүүлээ цаашлаад сүүлийн үед миний ганц хоёр татсан арилжааны proof-үүд те татлын proof-үүдийн дотор ингээд оруулаад тавьчихсан байгаа энэ бичлэг яг энэ бичлэг энэний бас араас залгуулад орчих байх. За хэрвээ та бүртгүүлээд ороод ирэх юм бол дотор маань бол нэг иймэрхүү байдалтай харагдан хамгийн нэгдүгээр бол community хэсэг байгаа. За энэ дотор бол за мэдээж хамгийн нэгдүгээр announcement rules буюу за энэ дотор байгаа гишүүд маань юу дагаж мөрдөх үү, ямар дүрм журамтай бид нар ажиллах уу гэдэг анхааруулсан session хэсэг бол байж байгаа. За general discussion хэсэгтэр бол ерөнхийдөө энэ дотор байгаа membersүүд маань чөлөөтэй бие биендээ хоорондоо ярилцдаг, пост бичдэг, санаа бодлуудаа хуваалцдаг, асуумаар байгаа зүйлүүд байх нь бол бичдэг. Ерөнхийдөө нэг жоохон social network шиг ингээ пост бичээд доор нь хариулдаг байдлаар нэг иймэрхүү функцтэй юм байна лээ. Тэгэхээр энэ дээр бол хүссэн илүү чөлөөт чат маягаар ашиглаж болдог нэг иймэрхүү session байна. За бидний хувьд бол за 7 хоногт нэг удаа market watch, 2 удаа live webinar session-уудыг хийж байгаа. Энэ session-ууд маань энэ хэсэг дээр бүгдээрээ бичигдээд хадгалагдаад үлддэг. Тэгэхээр энэ цаг завгүй сурахад, цаг зав зарцуулахад яг давуулсан цагт орж ирж чадахгүй байгаа суралцагч нар маань хүссэн цагтаа энэ архивлэгдсэн бичлэгээ завтаа үедээ орж ирээд үзэж болно гэсэн. За цаашлбал trading plans and ideas-ийн хэсэг дээр юу явж байна вэ гэхээр үндсэндээ арилжааны төлөвлөгөөнүүд, за энэ арилжаанд хийсэн execution-ууд ямар тайлбартай яагаад орсон яагаад гарсан энэ талаар бол арилжааны төлөвлөгөө дээр хийгдсэн зүйлүүдийг илүү дэлгэрэнгүй тайлбартайгаар бас оруулаад явдаг. Энэ хэсгээс бас залуучууд маань за энд байгаа менторууд ямар арилжааны арилжааны хэм маягаар арилждаг, ямар арга барилаар арилждаг гэдгийг нь хараад суралцаад явах боломжтой хэсэг байгаа. За тэгээ мэдээж монголчуудын хамгийн өндөр их арилждаг бүтээгдэхүүн бол мэдээж алт байдаг. Бид нар бол алтан дээр нэлээд өдөр тутамдаа арилжааны ID-нуудаа солилцоод бие биенээсээ асуугаад харуулад execution-ыг бас харуулад явдаг. Үндсэндээ trading plan ID-стэй адилхан хэсгүүд энэ илүү арилждаг бүтээгдэхүүнээр илүү задлаад оруулчихсан байгаа гэсэн үг. За тэгээд цаашлаад явах юм бол энэ зах зээл дээр бас юу болоод байна те ямар ханшинд нөлөөлж болох үс мэдээллүүд юу байж болох уу гэдгийг бидний хувьд бол бүгдээрээ цаг тухайд нь харж мэдэж уншиж ойлгож чаддгүй шүү дээ те. Тэгэхээр бидний зүгээс бас энэ шаардлагатай гэсэн хэрэгтэй гэсэн энэ зах зээл дээр бас нөлөөл болох гээд байгаа мэдээллүүдийг дэлгэрэнгүй за заримдаа товч байдлаар гэдэг юм арай илүү ойлгоцтой байдлаар шаардлагатай энэ мэдээллүүдийг ингээд тайлбарлаад энэ чинээд бас оруулаад явдгаа гэсэн үг. За тэгээд цаашлаад classroom гэдэг өрөө байгаа. За classroom өрөөнд бол хоёр session бол одоогийн байдлаар хуваагдсан байна. Trading 101 буюу за энэ дээр арилжаачин болохын тулд ямар ойлголтуудыг ойлгосон байх хэрэгтэй юм бэ гэдэг шаардлагатай юунуудыг унших материалуудыг бүгдийг нь оруулж өгсөн байгаа. За энэ гэхдээ 101 гэдэг утгаараа энгийн анхан шатны ойлголтууд гэхээсээ илүүтэйгээр арилжаачин болохын тулд өөрийгөө юу уншиж мэдэж судалж ойлгосон байх шаардлагатай вэ гэсэн илүү бас нөгөө агсан дунд шатны ийм мэдээлүүд байж байгаа. За жишээлбэл гамбл хийх, ажил мэргэжил, арилжааг гамбл хийж ажил мэргэжил гэж авч үзэх хоёрын хандлага ямар хуу зөрүүтэй байдаг юм бэ? За цаашлаад арга барил дээр ямар төрлийн арга барилууд байдгийг өөр төгссөн арга барилаа хэрхэн яаж болох юм гэх мэтчлэн энэ дэр тодорхой хэмжээний нэлээд олон цагийн унших сурах материалуудыг бол бичвэр хэсгээр ингээд оруулаад өгчихсөн байгаа. За дараагийн хэсэг нь юу гэхээр trader mindset. За энэ үндсэн суурь ойлголтуудаас гадна биднэрт бас сурах чадварууд маш их хэрэгтэй болдог те. Сэтгэл зүйн гэдэг бол маш том сэдв. Бүх арилжаачдын суралцаж явж авах хугацаанд бол арилжааны сэтгэл зүй ямар хуу нөлөөлөлтөй том үүрэгрэл гүйцэтгэдэг юм бэ гэдгийг бол нэлээд ойлгодог болсон байх. За энэ нэр айц гэж юу юм, шунал гэж юу юм, яаж илэрдгийг, яаж бид нар эртнээс арга хэмжээ авах боломжтой юм бэ? Энэ гаргалгаанууд гэх мэтчлэн ингээд сурах материалуудыг нэлээд дэлгэрэнгүй ингээд тайлбарлчихсан байгаа. За энэ яг хэсэг classroom дээр хэсэг маань нэлээд апдейтлэгтэй шинэ мэдээллүүд ингээд ороод явна. За мөн энэ зарим нэг дасгалын араас бол унших материалын араас бол дасгал ажлууд ус байгаа. Өөрсдөө туршаад үзэх тиймэрхүү дасгал ажлууд ус байгаа. Манайхан хийгээд үзээд туршаад явдаг. За энэ календар хэсэг гэж байгаа. За календар хэсгээр бол түрүүний яриадсан 7 хоногт ордог live webinar session-ууд хэдэн цагаас орох юм гэдэг schedule бол ордог.
За яг 7 хоногийн 2 удаа бол лайваар уулзаж чадж байгаа. За яг энэ Sunday буюу бүтэн сайн өдрийн орой ордог Market Watch буюу 7 хоног болгоны тухайн дараагийн 7 хоногт бид нар ямар мэдээлэл дээр анхаарах ёстой юм. За техник шинжилгээ бид нар ямар төлөвлөгөө гаргаад эх 7 хоногт ямар төрлийн арилжаанууд хийж болохоор байна вэ гэсэн арилжааны төлөвлөгөө техник шинжилгээнд дээр суурилсан тиймэрхүү төлөвлөгөөнүүдийг бас хамтдаа гаргаад явдаг. Энэ бас мөн адил бичигдээд урчдаг. Тэгэхээр заавал энэ цаг үед орж иж амжихгүй бол та өссөн үедээ нэгд өдөр өдөр магадгүй цайныхаа цагаар ингээд үзчих боломжтой болно гэсэн. За ингээд мэдээж манай membrane session. За ингээд энэ school платформын хувьд бол бас нэг давуу тал байгаа. Ингээд яг энэ түрүүний community хэсэг дээрээ илүү идэвхтэй байгаа ID-нууд оруулж байгаа, юм бичиж байгаа, engagement авч байгаа, илүү идэвхтэй байгаа оролцоотой байгаа гişүүдтэй ингээд level нэмээд явчихдаг юм байна лээ. Онооны системтэй гэсэн. За тэгээд яг энэ 9 хүртэл level авч болох юм байлээ. За тэгээд илүү идэвхтэй удаан хугацаанд бид нартай суралцаад явж байгаа залуучуудаа бид нар мэдээж энэ дээр ямар нэгэн гоё surprise бэлдсэн байгаа. Энийг бол одоохондоо энэ бичлэг дээр задлахгүйгээр нууц хэвээр нь үлдээчихье. За нэг иймэрхүү зүйл дотор бол school гэдэг энэ платформ дотор болоод явж байгаа. За тэгээд мэдээж энэ нөгөө Discord бас өөр яг бусад арилжаачид монголчууд хэрэгжилж бас тасаж жаншаагүй ийм платформ байж байгаа учраас та зайлшгүй Gmail хаягаараа ямар нэгэн email хаягаар бүртгүүлээд хувийнхаа мэдээллийг өгөөд орж ирэх боломжтой болдго юм байл шүү. Үндсэндээ өөрийн нэр, овог, email хаяг, пассвортаа хийгээд бүртгүүлчихнэ. За тэгээд төлбөрөдлөөд саяны манай ингээд систем рүү ингээд ороод ирчих болно гэсэн үг. За тэгээд энэ нэг school платформын бас нэг давуу тал нь юу гэхээр утасны аппликейшн юм билээ. Утасны аппликейшнийг дотор суулгачих юм бол та хин ямар пост оруулж ийн гэдэг юм дээр хонх тавиад notification аваад шууд ороод үзэх боломжтой гэсэн үг. Ямар нэгэн пост мэдээлэлээс хоцрохгүйгээр тухайн үед нь шууд ороод унших боломжтой гэсэн үг юм байл шүү. За хэрвээ та арилжаа хийгээд ямар нэгэн асуудалтай хүссэн үр дүнгээ гаргаж чадахгүй байгаа, өөрийнхөө арилжааны арга барилыг олохгүй, сахилга баталддаг, сэтгэл зүйн асуудалтай бүх юм болоод байгаа юм шиг ирнэ нэг олж байгаа бол хэсэг алдаад л гэдэг юм уу ер нь л тогтмол болгож чадахгүй байгаа юм бол бид нартэй нэгдээд орж ирээд за яг энэ live webinar session-ы үеэр бол бид нар бас давхар ментор хийгээд явдаг шүү. Энэ live webinar session-ыг би жоохон дотоо тайлбарлалцсан санагдлаа. Тэгэхээр ороод дахиад тайлбарлаад өгье. За яг энэ 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр болж байгаа. За тэгэхээр энд юу болдог вэ гэхээр за тухайн 7 хоногт тухайн үед моментэд суралцагч нарын маань ямар арилжаа хийж гин гэдэг зүйлийг нь хараад бид нар зөвлөгөө өгдөг. За хамтдаа арилжааны төлөвлөгөө гаргаад арилжаа бас хийдэг. Ийм хоёр зүйл болоо явдаг шүү. За тэгэхээр энэ live webinar session-ээр давхар менторын юу болохгүй байгааг илүү арилжаачдаа суралцагч нартаа бас зөвлөж өгдөгөө гэсэн үг шүү. За тэгээд цаашлуулаад ярих юм бол за миний хувьд бол одоо яг 2019 оноос хойшоо full time trader болоод явж байна. 2021 оноос хойш swing trader Discord group дээр бас вебинар хийж эхэлсэн цагаас хойшоо илүү хүмүүст арилжааны ментор зөвлөгөө өгөх, өөрийнхөө энэ туршлаган дээр суурилсан зүйлүүдээ илүү цаашаа бас баяжуулах, зааж өгөх зөвлөгөө, хүмүүсийн цаг хугацааг хэмнэх гэх мэтчлийн хүсэл зорилго байдаг учраас энийг хийгээд явдаг. За яг тэгэхээр бидний яг суралцж яхад. За би анх бол 2017 онд анхын цаг цалруу сонирхоод суралцж эхэлсэн тухайн үед бол үнэхээр гоё зөвлөгөө өгч ментор гэдэг хүмүүс маш их ховорхон байсан, олддоггүй байсан. Тэгэхээр яг энэ хугацааг туулахдаа би өөрөө ч гэсэн маш их хэмжээний цаг хугацааг алдсан. Хэрвээ тухайн үед магадгүй зөв цаг хугацаа хэмнэгч болох үйс тэр зөвлөгөөнүүдийг авч ирсэн бол шал өөр үр дүн гаргачихсан байхыг үгүйсэхгүй. Тийм учраас би бас өөрийнхөө суралцж явах явцдаа ийм зүйл байдаг байсан бол гэж боддог учраас энэ цаг үед суралцж байгаа залуучуудаа аль болох туслах, дэмжлэх болох үүднээс энэ зүйлийг хийж байгаа шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээ мэдээж заавал намайг сонгож орж ирэх гэж байгаа юм биш. Энэ бол мэдээж таны сонголт байх болно. Таны арилжаанд чинь амжилт хүсье. За тэгээд хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авах юм хүсэх юм бол над руу холбогдож болно. Манай Facebook-ийн пэйж хуудсууд байж байгаа тийм ээ. Тийшээ мессеж бичиж болно, имэйл хаяг байж байгаа. За YouTube сувг байж байгаа. Тэдгээрүүдийн дор комент бичих гэдэг юм. Ямар нэгэн байдлаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэл сонирхолтой байх нь холбогдож болно шүү. За миний хувьд бол сүүлийн 2 жилийн хугацаанд арилжааны профирмүүдээр илүү арилжаалахыг илүүд үзэж байгаа. За тэгээд тийм учраас би ямар нэг удаагийн арилж байгаа, нэг удаагийн таталтаар том дүнтэй тийм таталтыг хийх гэж зордгоо. Аль болох багч гисэн илүү консистенс байнга татахыг хичээдэг ийм төрлийн арилжааны онцлогтой байгаа. Энийг ингээд харах юм бол proof нь байж та.
За тэгээд хэрвээ та шийдвэрээ гаргаад ороод ирэх юм бол таны арилжаан дээр алдаж онж байгаа зүйлийг чинь хамт хараад зааж зөвлөхөд бэлэн байна. Хүсэл эрмэлзэл нэгтэй арилжаач тагаа нэгдээд өөрийнхөө зорилгыг шатаар их сонголтыг танд үлдээе. За тэгээд дотор уулзцгаая. Nomad Traders Club, build your trading edge.